За сайн байцгаана уу? Эдида контентын ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Бид нар бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Тэгээ бидний контентыг үзээд та мөнгө болон цагаа хэмж байгаа. Ягаад гэвэл бид нар хаана хоол идэх вэ, хаана хоол идэхгүй вэ гэдгийг зөвлөж байгаа. За энэ удаагийн дугаараар City Toilet-тэй бас гарлаа. Гидсээ сулалчлаа. Тэгээ Сүхбаатарын талбай дээр UB Food Festival болж байгаа. Тэнд Монгол болон олон улсын хоолны фестивал болж байгаа. Тэгээ тийм болохоор тэнд юу байгааг очиж шалгацгаая. За UB Food Festival-аар тойрлоо. Тэгээ ерөнхийдөө 3 хоол идэхээр боллоо. Ямар ч байсан би стейкэн дуртай учраас Primate Steak-ийг идэ. Тэгээд очоод ямар стейк байгааг харъя. Top plate авъя. Тэгээ нэг oyster. Medium. Medium аа? Тэ. За нэг top plate steak medium, нэг oyster идэх шүү манайхаа. Окей. За steak medium тэгээд oyster захиалчлаа. Ер нь Монголд 70 гаралтай хоол товор байдаг учраас oyster-ыг захиалаа тавлаа. Баярлалаа зөвчөө. За ер нь үзэгдэх байдал нь бол амар гоё байна. Тэгээ oyster ингээ байна. Үнэрлээ үзье. Яг л oyster шиг үнэртэж байна. Нэг ч ер нь хяса гэдэг те. Хяса. Хоёр талхтай. Вау. Тэгээ хяса ч амар ирүүл уураг ихтэй дээрс мэд ирдэс байгаа. Тэр амсаад үзье. Амар шорог байна. Яг тэгвэл далай ус шорог байдаг. Давстай байдаг учраас шорог байна. Тэгээ ингээ 20,000 яваад нэг ерөнхийдөө нэг хадалтаар ингээ 20,000 явуулчлаа. Хяса идэж үзээгүй хүнд бол сонирхолтой байж магадгүй. Хясааг амталж үзэх. Түүнээс бол хяса идэж үзсэн хүнд бол нэг амар гоё экспириенс болохгүй юм байна. 20,000 төгрөг шүү дээ. Далайн хоолтой газард бол хясааг дээр нь түүхийг эрэмчлөө ерөнхийдөө бол дээр нь лимон асж байгаа. Тэгээд ингээд идчихдэг. Нэгтэй байцаа юм уу? Саалтан жоохон аргуу юм байна. Байцаа амар сонирхолтой байна, жажлууртай. Хоол асуунгууд ерөнхийдөө миний хоол юу болж ийн гэдэг нь тэгэл хоол гарж ийн. Хоол гарж ийн. A few moments later. За top plate захиалсан. За medium-ыг захиалсан. Гэхдээ ер нь бол юу medium биш байх талтай байна. Яг жоохон яг вэ захиалга өгчөөд нэг удаан хүлээсэн. Тэгэхээр ямар ч гэсэн нөгөө хоолоо хэрхэн хүлээж авч байгаад нөлөөлж байгаа. Хоёрдугаар би medium захиалсан. Тэгэнгүүт нь энэ бол юу medium биш байна. Well done бараг болсон байна. Тэгэхээр ерөнхийдөө fail байна. Яг нэг ч өхрийн мах авч байгаа юм шиг мэдрэмжнээс бол яг steak идж байгаа шиг мэдрэмж огт байхгүй байна. Тэг яг үгүй өөхтэй махтай эсгүүд нь гоё амттай байна. Гэхдээ бусдаар бол ер нь бол яг стейк гэж байгаа мэдрэмж бол байхгүй байна.
За би 5-аас 2-ыг өглөө. Ягаад 2-ыг өгж байгаа вэ гэвэл нэгдүгээр би медиумыг захиалсан, медиум ирээгүй удаан хөдөлгсөн. Тэгээд энэ махыг нь соустай ойлгонгуудаа яг нэг зүгээр үхрийн махыг чансан үхрийн махыг барбекю соустай идж байгаа юм шиг мэдрэмж байна. Тэгэхээр бол энэ бол стейк идж байгаа мэдрэмж биш. Тэр юу вэ гэвэл би хэрвээ одоо нэг хэлсэн үхрийн чансан мах захиалах юм бол би энэ үнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ стейк гэдэг хоол захиалж байгаа учраас сэтгэл дундуур байгаа. Гэхдээ 35-аар бол стейк бол хямдхан гэж авна. Тэгээ ерөнхийдөө бол илүү мөнгө төлөөд илүү гоё стейк идвэл иднэ. За нэг иймэрхүү байна. За дараагийн газар үзье. Үхрийн махтай шорлог авъя. Чивэрхэн шүү за. За ерөнхийдөө стейк бол фейл байсан. Тэгээд яг драмын хажууд байгаа Movie Chef гэдэг газраас шорлог авсан. Ягаад тийм ч шорлог авсан бэ гэвэл тэр манай хуурай дүү энэ бүр гайхалтай шорлог идсэн гэж хэлсэн. Тэгээд чеклээ. Стейк маань одоо medium байгаагүй, well done байсан учраас ууртай байна. Тэгээд шууд харангууд махан жоохон хуурай харагдаж байна. Нөгөө ширэн дээр унсан. Тэрхэн ширэн дээр унсан мах. Энэ чивэрхэн шүү за. Юм болоо. Энэ бол үнэхээр хуурай байна. Бүр ингэж камер давангуутан дээр хуурай нь харагдаж байгаа үстэй. Энэ бүр амтол мяана. Ва. 25к төлсөн. Тэг надад бол үнэхээр мяа байна. Би бол нэг 5-аас факт нэг 2-ыг өгдөө одоо тэгтээ нэг хавцаал өгмөр байна. Ягаад гэвэл энэ махан амар хуурай байна. Харалтаа энэ бүр өстэй байна. Одоо өчтрийн мах юм уу юу хаашаа ийгдээ амар хуурай байна. Яг нэг тиймтэй шүүслэг гоё шин махтай тийм шорлог бол ерөөсөө мэддэггүй. За ямар ч гэсэн юуны фуд фестивал дээр 2 хоол идлээ. 2 хоол нь фейл байлаа. Яа тэгтээ манай дүү бол амар гоё гайхамшигтай the best шорлог of my life гэж хэлж ийсэн. Тэгээ би идэж үзсэн чинь worst шорлог of my life. Нэ бараг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэс дээр шорлогод байсан шүү. Бас 25 байсан тий? 25. Энэ бол фейл байлаа. Одоо талах үгдсий, помидор, сонгин тэрийг амтаад яах вэ? Гол юм нь шүү дээ, шорлог шүү дээ. Шорлог фейл байлаа. За тэгээд чех хоол идэж үзье. За чех хоолны газраас гахаан тахалцаг авлаа. Эхний хэлэх зүйл юу вэ гэвэл битээр анх очингуудаа зүгээр бичлэг авч явах үед бол бичлэг битгий аваарэ гэж хэлсэн. Тийм болохоор бичлэгээ зайнаас авсан. Тэгээд савлгаа нь бол шууд мэдгэж байна. Энэ бол хуунцар. Тэгээ халуун хоолыг хуунцартай саунд хийж идэх юм бол энэ хуунцар нь пластик нь шууд хоол руу шингэдэг. Тэгэхээр нэгний юм би одоо пластик идэнэ гэсэн үг. Тэгээ хоол нь бол порц ихтэй байна. 28,000 төгрөг төлсөн. Төмөс, будаа, салаад ер нь ариун байна. Тэг гол зүйл нь тахалцаг. За үзье. Вау. Бод үнэхээр гоё юмтай наа. Өмнөх хоолуудтай ажиллах юм бол гоё юм. Махан зөөлн, шүүслэг гоё амталсан. Яг гахаан тахалцаг идж байгаа бол ер нь өөхтэй эсэх нь маш гоё юмтай. Миний өмнөх идсэн хэсэг бол үнэхээр зөөлн баг амд хайлжсан. Энэ өөх нь бүр амд хайлтсаас та супер байсан. Үнэхээр nice. Тэгээ бүр ингэ дотгош байгаа мах руугаа оронгууд мах нь тийм аманд хайлмаар биш л дээ зөөлн байхаа. Өмнөхөө бодвол хамаагүй шүүслэг байна.
Тэгээд энэ зарим гахааны махны ишгүүд нь яг л одоо дахианы мах шиг амттай байна төстэй байна гэх юм уу? Төмслөөс идчихэ. Энэ хоолн би 5-аас 3 өглөө. Гахааны тахалцаг нь бол гоё байна. Шүүслэг, гоё амтсан, махан зөөлн. Таны миний эзэн төмс бол хүүхдэн байсан. Будаа нь доороос жоохон алдсан байгаа хаа. Будаа идэж яах вэ? Тэр энэ 5-аас 3 байна. Ер нь энэ UB Food Festival дээр ирсэн одоогийн байдлаар хамгийн гоё хоол нь болж таарж байна. Ер нь гахааны тахалцаг гэдэгт энэ арьсан хэсэг нь хамгийн гоё байдаг. Тэгээ бүр амар тийм crispy бол биш вэ? Тэгтээ зөөлөн байна. Таны юм их байна. Тако. За, тако захиалчлаа. 3 тако 20,000 төгрөг. Халапеньо байна. Соусоор бол нэлээд нүдтсэн байна. Тэгээ миний нэг айж байгаа зүйл юу вэ гэвэл ямар ч хоолыг ингээ соусоор нүдэнгүүт нь амтан арай гайгүй болчих штэ тий. Би ядж хахад халуун ногоо иддэг үү? Тэнгүүд нь халуун ногоотой соосоор нүдэ хайцсан. Соос бол амар хүчтэй амтж байна. Нэгтэй дахианы махтай тако юм байна. За миний хувьд бол үйлчлэгээ маш найрдаг байсан. Тако хурдан гарсан. Тэгээ такод нь би 5-аас хүчтэй 2 өглөө. Соосоор арай нүдсэн. Тийм юм байна. Гэтэ үйлчлэгээ шуурхай байсан, найрдаг байсан. Халиар нь хоошрон дотор байхгүй юм тий. 3 бууз авъя. Бууз авна үлээгээл. Чиний буузнаа шүү. За баярлалаа. Би ингээ олж авчиж байгаа уу? Баярлалаа. 3 бууз 2 уушар очлаа. Оо, шүлэн асгарч байна шүү дээ. Факт гэхдээ халуун байна. Дахиад нөгөө савлгааны асуудал байна. Яг ингээд халуун уудан дотор ингээд хоол харьцангууд нь энэ хунцар нь бол хоолтойгоо шууд шингэдэг. Тэгэхээр энэ бол нэг эрүүл биш. Чи хүмүүл билүү? Энэ бууцтай гой зогцох байхаа. Үрээд бас гоё юм гэж хүмүүс хэлсэн шүү дээ. Хүмүүс ийсэн чи арай л шорог болчлоо. Хүмүүст ийсэн чи арай шорог байна. Гэхдээ яг ингээд дан ахын эдэнгүүт нь ямар ч гэсэн гараар татсан мэдэгдэж байна. Гэхдээ яг нэг тийм амар вау гэсэн ч асуусан амт бол байхгүй байна. Цэцгийн өгж байгаа нь гоё юм байна. Цэцгийтэй гоё байна. Хойшорноос үдээ. Цэцгийтэй дөрөнгүүд нь гоё амттай байна. За ерөнхийдөө бол байдаг л бууз, байдаг л хуушуур байна. Яг хөө цэцгий тэгээ хүмүүлтэй эдэнгүүд нь арай нэг амт нь сайжирж байгаа. Гэхдээ яг хоол нь өөрөө ямар ч нэмэлт юмгүйгээр гоё байвал үгэн зүгээр шүү дээ. Тэг хүмүүл нь нэлээд шорог байна. Тэгээ яг миний хэлснээр хоол нь өөрөө амттай гоё байж иж дагалдах одоо тий гачир дээр нь дөрөлтгүйгээр байх юм бол яг дангаар аж бол гоё. Тэгээ жишээлбэл зарим охтуудтай шууд уулзангууд гоё идэгнээс бол тий зарим охтуудтай алкогол хэрэглэнгүүд нь гоё идэг шиг адилхан юм болоод байна да. За бууз болон хуушур би бол 5-аас 2-ыг өглөө. Яагаад 5-аас 2-ыг өгж байна вэ гэвэл бууз нь махан гараар татсан байсан. Хэмжээ нь том байна. Тэр яг халуун дээр нь очиод авсан. Яг тогооноос нь гаргаж яхад нь бууз болон хуушурын асгаар халуун байна. Гэхдээ яг нэг тийм онцгой амт бол байгаагүй. Яг цөөхөдөө холингууд нь nice амт байна. Гэхдээ буузыг дангаарангаа идэнгүүд нь яг нэг тийм байдаг энгийн л бууз байна. Хуушурч гэсэн тос ихтэй тэгэл яг нэг байдаг л хуушур байна. Бүр нэг час хийсэн амт байхгүй. Дээрээс мэд эн чин Улаанбаатар Food Festival байх чинь Food Festival дээр хамгийн гоё хоол идмээр байгаа. Тийм мэдрэмж бол би бол аваагүй. 5-аас 2. За UB Food Festival дээр ерөнхийдөө юу идсэн бэлээ? Стейк идлээ,
хясаа идлээ, шорлог идлээ, гахайн тахалцаг идлээ, тако идлээ, бурайд бууц хуушуур идлээ. Ерөнхийдөө 7 төрлийн хоол идлээ. Тэгээд яг миний хувьд бол ерөнхийдөө амар дундаж төвшний хоолнууд идлээ. Яг ингээ нийтээр нь аваад үзэх юм бол ерөнхийдөө бол тэ нэг 130-аад мянган төгрөг зарцууллаа. Тэгээ UB Food Festival гэж бодонгуудаа фестивалтэй гой содон хоол, амттай хоол идье гэж бодож ирсэн. Тэгсэн чинь яг мод байдал та нар өөрсдөө мэдж байгаа ямар байсан бэ? Тэм жоохон гонигтай байна. Гонигдсан байна. Тэгээ та бүхэн бас UB Food Festival дээр очсон бол өөрсдийнхөө эдсэн хоолнуудаа те 1-5-аар үнэлээрээ мөн бас ямар хоолны газруудад бас бид нар очиж идвэл зүгээр вэ гэж өөрийнхөө сэтгэлдээ хуваалцаарай. За өнөөдрийн хамгийн гоё хоол нь юу вэ гэвэл миний хувьд гахайн тахалцаг байлаа. 5-аас 3 өгсөн. Ягаад гэвэл тахалцаг нь яг тийм гоё амттай байж чадсан. Гэхдээ бүр тийм супер чадсан амт бол байгаагүй. Хамгийн сэтгэл дундуур хоолнууд нь юу байсан бэ гэвэл шорлог, тэгээд стейк байлаа. Стейкийн medium захиалангууд нь ядж яхад стейк захиалангууд нь ягаад стейкийнхаа болгоцоо ямараар авмаар ингэж асуунгууд нь medium гэж хэлсэн нэгүүд нь тэр нь одоо well done эсвэл баг overdone талдаа congratulations талдаа байсан. This isn't even well done. This is congratulations. Тэгээ баг 30 минут хүлээсэн тийм болохоор сэтгэл дундуур байна. За нэг иймэрхүү байна. Та бүхэн бас комментэн дээр ямар хоолны газруудаар биднийг очиж хоол идээд үнэлгээ хиймээр байгаагаа бичээрэй. Тэгээд энэ контентыг дэмжиж байгаа бол subscribe дараарай, comment хийрэй, share-лээрэй. Манай Edida контент бол бодиттой хараад бус баримттай хоолны шүмж хийж байгаа. Хоолны шүмж хийнгүүтээ та бүхний цаг болон мөгийг хэмнэж байгаа. За тэгээд дараагийн дугааруудаар уулзцгаая. Баярлалаа.